This is Paige Becker. It's time for you to be the best with the mindset. Сайн мэцхан үзэгчтэй орон мэндийг хүргэе. NBA-ийн түүхэн 80 дахь улирал туу удахгүй эхлэх гэж байна. Улирлын өмнө та бүхэнд хүрдэг 30 баг 30 өдөр нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк, студид хөтлөгч Хулан миний бие тайлбарлагч Нямбаяр тулга гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бид ажиллаж байна. Орон мэндийг хүргэе. За орон хүргэе. За өнөөдрийн дугаарын онцлог баг бол Orlando Magic. За өнгөрсөн улирал бас л бэртэл гэмтлийн асуудлаас болоод бас зэрэг хүлээлтэнд хүрээгүй. Гэхдээ энэ жилд орнод бусд магадгүй хамгийн өндөр хүлээлттэй байгаа багуудын нэг юм болов гэж бодож байна. За хамгийн ихэнд бүгдээрээ өнгөрсөн улирлын тэдний амжилтаас нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За боломжит 82 тоглолтоос 41-41 гэсэн амжилттай довтлооны үзүүлэлтээр 27-д бичигдсэн байна. Хамгаалтын үзүүлэлтээр 2 дугаар байрт. За нийт рейтингээрээ 17 байсан болов тоглолтын хэмнээ дэдлэлээр 30 багаас 29 буюу сүүлээс 2-т жагсжээ. Хамгаалдаг багууд нэг юм зууралдсан гэх юм уу гэх тийм хэмнэл удаантай тоглолтыг үзүүлээд гэдэг нь бас Орландо бас статистикаас нь хүртэл харагдаж байна. Өнгөрсөн жил бол ер нь яа харахгүй Хулангийн сайн хэлсэнчлэн бэртэл гэмтэл энэ багийг зогсоосон. Одоо багийн үндсэн гарааны яг холбон тоглолчоор маш сайн тоглож исэн Jalen Sachs-ийн гэмтэл бол энэ багт нэлээд хүнд цохилт болсон. За тийм мэдээж Банкеро гэмтэл авсан, Franz Wagner гэмтэл авсан гэдэг. Ерөөсөө удирлын эхэнд нэг хамт тоглож байгаад тэгээд ерөөсөө ээлж ирээ зөрөөд гэмтээд исэн. Нэг нь ирэхээр нөгөөх нь зөрж гэмтэж алга болоод ингээд иймэрхүү байдалтай яваад байсан учраас тэдний үед удирлыг 50% амжилттай дуусгасан байна да. За тэгээд гэмтлийн асуудлаас гадна зүгээр өнгөрсөн улирлын гол статистик үзүүлэлтүүдийг харахад тэдэнд угаасаа дутагдаад байгаа зүйл нь юу вэ гэхээр довтлооны үзүүлэлт нь дутагдаад ер нь хамгаалтаараа их хвчлээ хожил байгуулдаг тийм их бага оноо авалттай ингэж тоглодог. Тиймдээс тэд зүгээр ер нь довтлоогоо сайжруулах зорилготой энэ зуныг эхлүүлсэн. Тэгээд ямарчсан өнгөрсөн улирал зүгээр яг дараагийн яриан дээр энэ зуны өөрчлөлтүүд нь илүү дэлгэрэнгүй ярих. Зүгээр өнгөрсөн улирлын амжилттай плей-офф тааруу гаргасан шалтгааны харахгүй Jalen Sachs байсан. Тэгээд Sachs бол өнгөрсөн улиралд ердөө 35 тоглолтод оролцсон. За тэгээд хэрвээ Sachs плей-офф тоглосон бол би бол нөхцөлөд бас өөр байсан байж магадгүй гэж бодож байгаа. Учир нь гэхээр энэ багта гарааны холбогч дээр яг найдвартай тоглож олдохгүй байсан үеүүдэд Sachs улирлыг үнэхээр өнгөтэй эхлүүлсэн. 35 тоглолтод оролцохдоо 30 хүрхгүй минутанд довтлогон дээр ч гэсэн өөрийгөө төвшөө ахиулаад 16 оноод 4 самбар 3.7 дамжуулалт 1.5 таслалт гээд ийм үзүүлэлттэй байсан. Энэ үед нөгөө Банкеро байхгүй байсан үеүүд гээд бодохоор ер нь их довтлооны ачааллыг нуруунд дээр үүрж байсан л та Sachs-ийн үед. Тэгээ Sachs ер нь өнгөрсөн жилээс өмнө одоо яг 23-аас 24 оны улирлын плей-оффт тэр ихний шатнд Кливлендтэй 7 тоглолт гаргахад бол үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж илаа шүү дээ. Тэгээд яг тэр цуурлаас ер нь тэр плей-оффоос хойш ямар хуу төвшөө ахад сайжирч орж ирсэн бэ гэдэг өнгөрсөн удирлын ихэнд яхахгүй харуулсан байсан. Тэгээд харамсалтай бэртэл авсан ингээд хамгийн гол нь Sachs довтлооноос гадна хамгаалтан дээр үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж чаддаг учраас тэр нь Орландогийн багийн нийт хамгаалтан ч гэсэн том төлөвт суулж исэн л доо сайн байхад. Тэгээд энэ гэмтэл ер нь нэлээд харамсалтай зүйл болчихсон. Тэгээ хамгаалт урд чугнаасаа эхэлдэг. Sachs бол улирлын эхний тэр 35 тоглолтод оролцож байгаа үед би бүх хамгаалтын багт нэрлэгдэх үйс ийм тоглолтыг үзүүлж ирсэн. Ер нь бол улирлыг дуусгасан бол бүх NBA хамгаалтын айл нэг багт нэрлэгдэх нь ойлгомжтой. Ийм том нөлөөтэй тоглож байсан. Тэгээ харамсалтай гэмтээд тэгээд улмаар бүр нис ажилбарт ороод улирлын дууссан. Нэлээд хүнд гэмтсэн л дээ харахгүй. За тэгээд энэ улирал Jalen Sachs-ийн карьерийн 5 дахь улирал болно. Яг хэдийд ирэх нь бол одоогоор тодорхой биш. За өнгөрсөн улирал нь бол ямар тач карьерийн хамгийн өндөр оноо авалтыг дундчилсан ийм улирал нь боллоо. За тэгээд Orlando Magic багийн хувьд түрүүний харахгүй хэлсэнчлээ ээлж дараалан гэмтлүүд бол тохиолдсоор байсан. Энэ улирал гэмтлэхгүй бол хэр амжилтанд хүрэх вэ гэдгийг бид үргэлжлүүлэн ярилцах болно. За энэний өмнө явсан тоглогчдыг онцлие. За 3 тоглогчийг энэснээс хассан байна. За эдгээр тоглогчид төр ер нь ямар дүгнэлттэй байна, явах нь зөв нөлөөсөн гэж бодож байна уу тийм. Яг Орландо KCP бол ер нь жоохон одоо багтаа болсонгүй л гэж үзэх шиг боллоо. Тэгээд яг мэдээж оронд нь сольж авчирсан тоглогч нь одоо дараагийн хэсэгт угаасаа ярих учраас яг KCP-г явуулаад авчирж байгаа тоглогч нь илүү сайн тоглогч байгаа учраас тэрэн дээр бол явуулсан бас зөв шийдвэр болж байгаа байх. За Cole 2 удирлын өмнө гэхэд Cole Anthony юу Jalen Sachs гэдэг сонголтон дээр ирсэн ийм баг байлаа шүү дээ. Тэгжсэн чинь тэр жилийн плей-офф тэгээд өнгөрсөн удирлын эхлэл гээд энэ
цаг хугацаанд Jalen Suggs өөрийгөө нотлон харуулад илүү арай том биетэй, арай илүү хамгаалттай, илүү дайчин тоглолтыг үзүүлдэг Jalen Suggs багийнхаа ирээдүйг даатгаад ингээд Cole Anthony-г сэлгээ болгоцсон байсан. Тэгээд Cole Anthony яг гимтлээс нь хойш гараан тоглосон ч гэсэн бас тэгж онцгоорч өгөөгүй. Ингээд эцэст нь бас солилцоогоор KCP-тэй хамт бол түүнийг явуулсан. Тэгээд 3 дахь сонголт нь явуулсан хүн нь бол Gary Harris. Орландод одоо сүүлийн хэдүүлэл тоглосон. Тэгээд гэрийн дуусаад явж байна. Хоёр удирлын өмнө плей-офф Cleveland-д 7 тоглолт гардаг цуврал дээр Gary Harris дээр маш олон минут олдсон. Тэгээд ер нь довтлооны сонголт цөөхөн хамгаалт нэгтэрсэн плей-оффын тоглолтын дээр юм шидэгч хэрэгтэй байгаадсан. Gary Harris-ийн шидэлтийн гүйцэтгэл харамсалтай энэ доктортой ч үзэж чадаагүй. Тэр орон зайгаа хамгаалт сайтай, аврагын туршлагатай, тэгээд шидэлттэй KCP-гээр нөхчлөө гэж ер нь хүлээлт өндөртэй байсан боловч KCP-гээр харамсалын хүлээлтэнд өрсөнгөө. Тэгээд Gary Harris ч гэсэн буцаад ер нь хуучин формонд орохгүй. Ер нь нэг дунджаас доогуур тоглож болоод хувирчлаа. Тэгээ Cole Anthony-гийн тоглолтын арга барил угаасаа Орландогийн хамгаалтын сагс өмгт бол зохицохгүй байсан. Тэгэхээр энэ хоёр бол хоёр тишээ болох нь ойлгомжтой байсан. Тэгээд энэ 100 ер нь бол гар зүү 100 боллоо гэж харж байна. Тэгээ KCP-гээс бол маш хүлээлт өндөртэй. Хүсэдсэн 3 жилийн гэрээг нь өгөөд авчирсан боловч 20 сарны 6 минутыг Талбаатар дундчлахтаа ердөө 8 оноо дундчлалаа. Тэгээ довтлооны гүйцэтгэл болон 3 шидэлтийн гүйцэтгэл нь эрхээс өмнөхтэй харьцуулахад бол хамаагүй буурсан. Ер нь бол минут бол хангалттай байлаа шүү дээ. Ер нь бол 30 минутыг өгч ийлээ одоо сэлгэнд Anthony Black ч гэдэг юм ингээд Gary Harris гээд өөр урд чугны тоглогчид байхад KCP 30 минутыг Талбаатар ууг нь бол өнгөрүүлсэн байна. Тэгээд харамсалтай нь ердөө 8 оноо дундчлаад шидэлтийн гүйцэтгэл тааруу байсан гэдэг бол явуулах бас хамгийн гол шалтгаануудын нэг л болчихлоо л доо. Тий одоо ураас ер нь сул шидэлтүүд ч гэсэн Банкеро, Franz Wagner хоёроос шалтгаалаад бас ер нь бол сул шидэх шидэлтүүд KCP-д их олон гарах ийм боломжтой байсан ч гэсэн тэрийгээ бас ашиглаж чадсангүй. Яг хуу бүр одоо нэг муу байгаагүй. Гэхдээ Орландогийн хүлээж ийсэн шиг тийм тоглолтыг бол хараахан авчирч өндөө чадаагүй л дээ. Тэгээд явуулсан нь бол яхахгүй зөв шийдвэр болох шиг боллоо. Тэгээд дээр нь нөгөө сая тулгаагийн хэлсэнчлэн олон сонголттой байхад ингэж олон минут олдож байхад өөрийгөө харуулахгүй байна гэдэг бол тэгэл хувь тоглогчоос шалтгаалсан зүйл л дээ. Үүнээс одоо KCP болохгүй бол Gary Harris болохгүй бол одоо урд чугамд саяны нэрлсэн Anthony Black гэдэг бас их том биетэй яг 2 номын байрал дээр бол тоглох хамгаалтанд илүү сайн тоглох чадамжтай юм залуу хүртэл байгаа. Тэгээд тэр залууд хүртэл минутын KCP булаагаад ингээд хомс болгоод байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр KCP-г явуулсан нь бол яхахгүй онсон шийдвэр болсон баг. За цэвэрлэгийг бол маш сайн хийсэн гэж үзэж байгаа юм байна. За тэгвэл шинээр хоёр тоглогчийн гэрээг Орландо Magic-ийн хувьд сунглаа. За энэ хоёр тоглогчийн хувьд ойлгомжтой байсан гэхэд хэлсэхгүй байх тийм ээ. Тэг яг Мо Вагнерын хувьд хүнд гэмтэл авсан, ер нь карьер бас эвгүүдж ирсэн. Тэгээд гэмтгээс өмнө бол мэдээж Орландод их тажгүй сайн тоглолтыг үзүүлсэн гэдэг. Зүгээр яг нөгөө багийн төлөө ингэж маш гой тоглож байгаад хүнд гэмтэл аваад карьер бас тун эвгүй нөхцөл байдал руу орсон ч гэсэн баг нь бас хүндэтгэл үзүүлээд гэх юм уу нэг талаараа одоо тамирчнаа бодоод ямар ч дахиад нэг жилээр бол гэрээг нь сонгочлаа. За Пауло Банкер бол угаасаа авах хэрэгтэй байсан гэрээгээ авч ийн гэсэн үг л дээ. За Банкерогийн гэрээн дээр ер нь тулгаагийн үед ямар бодолтой байна? Авах ёстой гэрээг үнэхээр авч чадсан уу? $239 сая гэдэг бол бас баггүй хэмжээний мөнгө шүү дээ. Энэ өөрөөсөө нэг авах боломжтой макс нь л да. Руки гэрээн дуусаад хамгийн ихний байгуулах боломжтой макс гэрэгээ тултал нь авч байгаа. Өгөхгүй бол өөр баг руу явчих шүү. Тэгээ өгөхгүй байх сонголт ч Орландод байхгүй л. Одоо жилийн цалингийн цэснийхаа тодорхой хэмжээнд ингээд хувьчлаад лигээс бол 4 тогтоогод өгчдөг. Тэдэн хувьд нь одоо дээдл нэг 35% орчим байгаа. Хамгийн макс гэрээг авах боломжтой тоглогч. Нийт багийн 100%-ийн цалингийн цэсийн 35%-ийн макс гэрээтэй тоглогч нь авна гэдэг. Яг руки макс гэрээ учраас тэрнээс арай доогуур. Гэхдээ руки тоглогчийн 4 жилийн гэрээ дуусахаас өмнө байгуулах хамгийн том гэрээг л авч ийн гэсэн үг. Тэгэхээр авах ёстой байсан гэрээ Орландо ч өхөөс өөр аргагүй байсан гэрээ. Ингээ хоёр талаас орцсон тохиролцоод энэ гэрээг бол авсан дээ. Банкеро ч гэсэн угаасаа одоо энэ чинь бүх хотод болчлоо. Ер нь олон болцлуудыг биелүүлээд өөрийгөө ялангуяа энэ сүүлийн 2 өдрөл дээр бол лигийн элит төвчний моноо авахч, довтлогч, за хамгаалтан дээр ч гэсэн сайн тоглолтыг үзүүлэх чадамжтай гэдгийг харуулсан учраас угаасаа багийнх нь ирээдүй болсон тоглогч. Хоёр тоглогчийн нэг нь л яхахгүй Банкеро шүү дээ. За тэгээ Банкерогийн эзгүүд багийнх нь бас өнгөрсөн үеэрл маш сайн багаа авч явж ирсэн. За харин ирснийхэн дараа бол ах トゥ Вагнерын нэг юм гэмтсэн юм тохиолдол гарсан байгаа. За тэгвэл солилцоо хийсэн үеэрл дөнгөж дуусны дараа тун сонирхолтой солилцоо болсон. За тэгээд Desmond Bane-ийг тэд багтаа илсүүлсэн байгаа. Хариуд нь маш их зүйлийг төлсөн байсан. 4 драфтын 1-р тойрог ирэх өгч байгаа шүү дээ. Оронд нь. За энэ солилцоон дээр юу ямар үзэл бодолтой байгаа вэ?
Бэйн бол бас өөрөө оноо авчдаг. Шидэлт хийх тийм одоо shot creator гэж ярьдаг тий одоо шидэлт өөрөө бүтээх тэр чадамж өндөртэй. Ер нь бол хамгаалтан дээр ч гэсэн бас хичээ зүтгэлтэй тоглодог. Яг нэг сул тал нь жоохон уруу намтай яг байрал дээр бол. Гэхдээ бие хүчний тоглолцоотой урт гартай учраас бас тэрийг нь болчдөг. Тэ дөрвөн драфтын нэгдүгээр төрөйг ирэх гэдэг бол зөвхөн миний хувьд бол арай л өндөр үн төлсөн санагдсан. Тэгээ одоо энэ дээр Cole Anthony, KCP мэдээж салинд үзүүлэх гэж энэ хоёр явж байгаа нь ойлгомжтой. Тэгээд энэ жилийн драфтын эхний төрөөр Ян Хансен сонгогдоод явсан. За тэгээд араас нь дахиад иргэжлэн жилүүдийн 3 нэгдүгээр төрөйг ирэх үлдээд 2 дугаар төрөгийн солилцох боломжтой нэг ирэх. За энэ swap ирэх бол яг солихгүй ч гэж магадгүй багийн амжилтаас шалтгаалаад тухайн үедээ шийдэгдэх байх. Тэгэхээр ер нь бол 4 нэгдүгээр төрөйг ирэх гэдэг бол одоо хэр оргийн том тоглогч дээр бас харагдаад байдаггүй. Ийм их хэл Орландо өгсөн. Орландо зүгээр юу гэж төлөвлөж ийнэ вэ гэхээр нэгт Бэйн одоо 27 настай эд 90 дээр яваа. Одоо ойрын 4 жилдээ Орландо Magic тоглоход ямар ч асуудалгүй гэж үзсэн баг. Хоёрт болохоор Банкеро, Франц Вагнер хоёртойгоо ер нь шууд энэ ойрын 4-5 жилдээ тогтмол плей-офф цаашлаад бүр авраг авъя гэсэн зорилт тавьсан учраас энэ драфтаар хөгжүүлэх тоглогчдод гэхээс илүү энэ хангалттай олон жил драфтаар ер нь явлаа шүү дээ. Тэгээд одоо энэ драфтлагдсан тоглогчдод сэтгэл хангалуун байна. Эдгээртээ бид цаашаа шууд аврагын төлөө ярихад бэлэн. Тэгээд дахиад нэг тоглогч хөгжүүлэх шаардлагагүй. Яг эднийхэн гэрээндээ орол сүүлийн 4 жил үзэл гэдэг ийм л зорилт төлөвлөгөөнд хүрчих шиг боллоо. Багтаа хамгийн их зохицох тоглогчийг гэж үзсэн гэж ойлгож болох уу? Болно. Одоо яг хав Бэйн ийм одоо Бэйний роль жишээ нь шууд 3 дахь лидер гэхээр бас маш боломжтой болчихж байгаа. Бэйн шиг уур чадвартай тоглогч бол 3 дахь лидерийн дүрээр гэхээр болж байгаа. Нэгт хоёрт болохоор Бэйн бас тийм одоо багийн уур амьсгал эвдээд идэг хурцсан характергүй. За тэгээд нэг одоо багийн лидер болох гээд том амбиц гаргаад байхгүй. Тэгээд нэг тийм юм төлөв их дайжгүй тоглогч. Тэгээд шарттай, талбай хоёр талд нөлөөтэй. За Magic дутагдаад байдаг тэр довтлогоог ихлүүлэгч дээр нь шидэлцтэй гэдгээр ингээд давуу талууд яг Бэйнд бол мэдээж байгаа. Бүр том нэг номерын одын хойноос үс явах боломж цалингийн хувьд ч тэр байхгүй. Тэгсэн чинь Банкеро байгаа учраас Франц Вагнер байгаа учраас тийм сонголт хийх боломж өгсөн. Тэр зах зээл дээр зүгээр байгаа хамгийн тохирох тоглогч Бэйн гэж сонгосон байх. Гол нь зүгээр 4 драфт ирэх мөн үү биш үү гэдэг дээр л асуудал яригдах байна. Зүгээр Бэйнийг энэ чинь нэг муу тоглогч гэдэг юм уу тэгж байгаа үнцэг ерөөсөө биш. Яг саяны тулгагийн хийсэнтэй адилхан. Бэйн бол сайн тоглогч. Гэхдээ яг 4 драфтын ирэх, нэгдүгээр төрөйг ирэх хүрхүү гэдэг дээр л асуудал байгаа гэсэн. Түүнээс Бэйн бол Орландод очоод Мемфист байсан шиг яг одоо энэ чинь Мемфист өмнө нь бол Бэйн чинь жам оронд нөгөө гэмтээд ч юм уу хэрэг төвөгт орооцолтоод ингээд асуудал тариад алга болчихж байгаа. Тэр хугацаанд за тэгээ нөгөө Жарн Жексон гэмтэл бэртэлтэй байх хугацаанд ч гэдэг юм уу Бэйн бол багийн яг нэг номерын тоглогч нь байлаа шүү дээ. Оноо авалтан ч гэсэн яг тийм жилдээ бол 24 25 оноо дунжилсан ийм үйлрэл хүртэл түнд байсан учраас Бэйний хувьд бол хангалттай сайн ийм үр дүн байсан. Тоглогч Орландо бол чадлаа гэж үзэхээр. За тэгээ өөрийнх нь хувьд ч гэсэндээ Орландо Magic дэслэндээ бол маш баяртай байгаа цөөнгө олоуда илэрхийллээ. Ингээд үзэгчдийн түрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаж байна эргэж ирэхдээ бид багийн энэ улирлын амжилтын таамаг болон цалингийн цэсний талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Эргэн автомобиль үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Орландо Magic-ийг онцлон дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За үргэлжлүүлэн бид Орландо Magic-ийн цалингийн цэсийг харах болно. За цалингийн цэс бол багийн ирээдүг зураглаж болох, за дээрээс нь сайжруулах боломжийг харж болох хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг. За Орландо Magic-ийн хувьд нийт цалингийн дүнгээр бол лигийн хэмжээнд 16-ад бичигдэж байгаа юм байна. За ер нь дундуур л байгаа. Гэхдээ амжилт нь бол энэсээ сайн байх боломжтой. Одоо лигийн 30 багийг харьцуулаад хооронд нь харах юм бол цалингаараа бол амжилтаараа бол нэг 16-ад бичигдээд байх баг бол биш байх Орландо. Энэс дээгүүр бичигдэх арай бас боломж бол тэдэнд байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр ер нь бол онцгой дотор нэг 5 сая доллар гэдэг нийтдээ цалинд зарцуулж байгаа мөнгө нь бол тун давгүй 210 хүрэхгүй сая долларыг зарцуулж байна. Тэгээ энэ ч одоо тоглогчийн гэрээ худалдаж авч нөгөө жил болгон төлдөг ийм гэрээ ч гэсэн муу гэрээ бол бас Орландод байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол санхүүгийн тал дээр одоо энэ чинь хоёр тоглогчдоо за багийнхаа гол лидертэй Макс Гэрийг нь өгчихсөн. За 3 дахь лидерээ бас 40 саяын цалинтай тоглогчийг аваад ирсэн. За тэгээ Франц Вагнерын цалин байна гэд гол 3 тоглогч нь
ингээд бүрдсэн байгаа энэ нөхцөл дээр 200 саяг цалин зарцуулж гин гэдэг бол жил болгон цалингийн зэс өсөж байгаа ийм нөхцөл дээр бол тун боломжийн ийм гэрээ. За тэгээд багийн ирээдүй буюу 2026-аас 27 оны улиралд гэрээтэй байхаар цөөнгүй тоглогч харагдаж байна. 11 тоглогч бол маш өндөр тоо. Тийм зүгээр яг энэ жилийн үндсэн бүрэлдэхүүн эрхжил байж ин л гэсэн үг л тийм яг Мо Вагнерыг тооцвол тийм Мо Вагнерын 5 сая ороод ирэхээр яг саяны бусаад энэ жилийн цалингийн зэс рүү ерөнхийдөө ороод ирж байгаа гэсэн үг. Тэгээ ингээ бодохоор зүгээр яаж ийм олон одоо Wendell Carter, Jonathan Isaac гэдэг үргийн хоёр тоглогч нь 18 болон 14.5 гэдэг бас муугүй цалинг аваад байгаа. Тэгээ дээр нь гол дөрвөн тоглогч нь 30-аас дээш 40-оос дээш сайн цалин авчиж ингээд яг 200 сая баланслаад байгаа гэдэг нь ерөөсөн залуу багтай холбоотой байгаа юм л да. Франц Вагнер, Пауло Банкеро хоёр рукигийнхаа дараагийн гэрээнүүдэд авсан учраас ингээд 40 саяг аваад байгаа учраас бусдад нь их дайггүй цалин авах боломж үүсээд байна. Тэгэхгүй бол энэ хоёрын дараагийн гэрээ бол дандаа 60 саяын гэрээнүүд болж хувирна шүү дээ. Тэг хэдийгээр Макс гэрээ авч байгаа ч гэсэн рукигийн дараах Макс учраас ингээд 40 сая ихээр үнэхээр боломжийг олгочихж байгаа. Тэгээ энэ үеэл ерөнхийдөө Орландо яг цалингийн өвдөж төр зөв үе гэж бодоод ингээд аврагын төлөө тарих гэж зориглсон болов. Тэгээд Джейлен Сакс ч гэсэн хүсэжсэн 32 саяын гэрээг авч байна. За тэгээд Дэсэн Бэйн 40 сая гэдэг яг тухайн үедээ бол Memphis багийн угаасаа 2 болон 3 дахь лидертэй өгөх цалин байсан. Одоо ингээ харахад бас тийм айхтар өндөр биш. Яг нэг дунджаас жоохон дээгүүр тоглогч юм. Бүх хотод арай болоогүй нэг багийн яг нэг 3 дахь лидерүүдийн авдаг л цалин болчиход байгаа. Тийм ер нь тэгээд санхүүгийн тал дээр ч тэр за одоо талбайд үзүүлж байгаа тоглолтын тал дээр ч тэр Орландогийн хувьд бол нэлээд зөв чиглэлтэй орцсон явж байгаа нь одоо энэ цалингийн зэснээс нь хүртэл харагдаж байна. Тэгээд одоо эн чинь ард нь дахиад одоо Джей Товер, Антони Блэк гэдэг энэ руки гэрээтэй явж байгаа сэлгэнээсээ ашиглах боломжтой тун ийм залуухан хоёр гой тоглогч бас байна. За тэгээ энэ жил одоо Джейс Ричардсон гэж те одоо Джейсон Ричардсны хүү бас орж ирсэн ч гэдэг. Ингээд ерөөсөө энэ баг бол маш гоё залуу баг. Дорн бүсд бол ер нь дорндынхоо багуудыг айлах хэмжээнд өнгөрсөн жил жирэн зөвөр гимтээгүй байх үедээ бол очсон гэдгээ Монголдо харуулжсэн баг. Энэ жил бол ингээ бүрэн бүрэлдэхүүнээр тоглоод Джейлен Сакс өрдийн тоглолтоо эргүүлээд авчирчвал ер нь Орландогоос бол бус багууд нэлээ эмээх ийм байдалтай болох болов уу гэж харж байна. За тэгээд Франц Вагнерын хувьд Европын авар шалралт тэмцээнд оролцож төрүүллээ. Ачаалттай байсан баг. Энэ улирал эхлэхэд хэр нөлөөлөх бол энэ тал дээр хоёрыг ямар байр суурьтай? Нэг талаараа бол сайн нөлөөтэй байдаг. Ягаад гэхээр нөгөө зунжангаа ингээд бэлтгэлтэй, формтой яг мэргэжлийн том тэмцээнд оролцоод талбай тоглоод үзсэн тоглогчийн хувьд бол шууд баг тэмцээнд дуусгаад нэг цөөхөн хоног амраал багийнхаа бэлтгэлийн баазд нэгдэл одоо Орландо Мэжик багтайгаа нэгдээд ингээд багийнхаа бэлтгэл хамгаалалтыг явуулчихсан. Форм бол нэлээд өндөртэй удирлыг эхлүүлэх баг. Зүгээр ачааллан нөгөө холонгийн чиний сайн хэлсэнчлэн ачаал ихтүүл нөгөө гинтл бэртэл гэдэг нэг зүйл чинь бас ачаалаас болдог учраас тэрэн дээр яг удирдлийн ихэнд одоо багийн дасгалжуулагч нар ч юм уу тренерүүд тэрийг нэлээд анхаарч одоо бас нэг удирдалд минутын хязгаартайгаар удирдлыг эхлүүлэх ч юм уу нэг иймэрхүү зүйл байх. Гэхдээ одоо нас залуу тоглогчийн хувьд хэцүү бас гайгүй илүү дээ л гэж бодож байна. Тийм тоглолтын арга барилч тэр нэг зүрхий гимтэд ахааргүй. Тэгээд ужиг гимтлийн түүх байхгүй. Тэр насан залуу. Учираас ерөнхийдөө асуудалгүй болов гэдэг итгэл байна. Тэгээд Орландо Мэжик багт угаасаа энэ удирдалд ерөөсө харах зүйл нь гэх юм бол энэ баг эрүүл байж чадах юм хамгийн тийм. Одоо ингээ Wendell Carter гимтчдэг гэл ингээ гарааны төвийн тоглогч нь гимтчдэг. Тийм одоо ингээ Banquero, Franz Wagner, Sachs гэх гурван гол тоглогч нь гуруулаа өнгөрсүүлэлд гимтсэн ч гэдэг. Ингээ эдгээр тоглогчид гимтлээс хол байж чадах юм бол бид яг бодит амжилтыг тэднээс хүлээх болно. За мөн Антони Блэк, Тристан да Силва за тэгээд за энэ жилдээ ч яг яг руки тоглогч Джейс Ричардсон 40 минут олдох нь хэцүү баг. Тийм байрлалаараа ч бодоход тийм. Тэгэхээр ерөөсө Тристан да Силва энэ Джет Ховер, Антони Блэксийн сэлгэнээс ашигладаг залуу гурван тоглогч нь хэр төвшөө гэсэн бэ? Энэ 100 ер нь бэлтгэлээ хэр сайн хийсэн бэ? Одоо бол харьцангуй энэ бид бас 1-2 үлрэлийг өнгөрүүлсэн тоглогчид болчихж байгаа учраас урт үлрэлд бол олон минут тэдэнд олдно. Тэгээ тэр боломжн дээр хэр сайн тоглох вэ гэдгийг харна. За тэгээд Дэсэн Бэйний нөлөөг бид бас яг эрг нөлөө байж чадах уу гэдгийг харах юм үйлрэл болно. Мөн Тавис Джонс гэдэг тоглогчийг бид ярихгүй байгаа. Тавис Джонс ирснээр энэ багийн холбогчийн асуудал төр нэлээд хувь нэмэр оруулахгүй бол яг гарааны тавтан харахад оноо авчдаг, хамгаалалт маш сайн, өндөр юм цацрахаг бүрэлдэхүүн байгаа хэдий ч яг цэвэр найруулагчгүй юм баг байгаа. Тэгэхээр Франц Вагнер, Пауло Банкеро хоёр доорж 5-аас дээш дамжуултыг өөрсдөн дээр хамгаалтын анхаарал татаад бусаддаа энэ дамжуултууд задлж 5-аас дээш дамжуулт өгөх шаардлагатай. За Джейлен Сакс өнгөрсөн үлрэлд
багийн лидер Банкеро гимтсэн байсан учраас товтлогоон дээр ачаалал өгөөд найруулга дээр ер нь хангалттай сайн байж чадаагүй. Тэгэхээр энэ үлрэлт Сакс доорож бас холбогчийн байрал дээр гарч байгаа учраас нэг 5-6 дамжуулалт өгөх ёстой. Десмонд Бэйн өөрөө бас 5 орчим дамжуулалт өгөх чадвартай тоглогч. Тэгээд сэлгэнээс Энтони Блэк бол илүү хамгаалтанд төвлөрсөн тоглогч учраас яг харахгүй сэлгээний гол найруулгын ажил Тавис Джонс дээр ер нь туршлагын үүдч дээр залуу бүрэлдэхүүнтэй баг дээр Тавис Джонсын ирсэнд бол би өвдөө нөгөө нэг Коул Энтони шиг хамгаалтан дээр сул тал болох гэдэг ч гэсэн Коул Энтони бол тоглолт найруулах чадвартай. Коул Энтони бол зөвхөн оноо авах гэдэг ийм төрлийн тоглогч байсан болохоор туршлагын үүдч дээр ер нь бол Тавис Джонс их гоё сонголт болчихлоо. Нэг жил туршаад үзэхэд алдахангүй сонголт болчихлоо гэж хүлээж байгаа. Дээр нь бас Тавис Джонс чи өмнө нь Десмонд Бэйнтэй хамт Memphis Grizzlies багт тоглож исэн. Тэгэхээр ер нь бол хоорондын ойлголцолч тэр хоёулаа юм өмнө нь ийм гоё системтэй багт тоглоод үзсэн, хамт тоглоод үзсэн хоёр тоглогч учраас шинэ багтаа бол нэлээд хурдан хугацаанд уусаад орчих. Энэ багийн одоо системд өмнөх тоглож исэн тэр Орландогийн тоглолтын арга барилд бол нийцээ тоглож бүрэн чадамжтай хоёр тоглогч байгаа болов гэж харж байна. За их л өндөр хүлээлттэй байгаа юм шиг та хоёрын ярианаас бол санагдлаа. За яг гарааны бүрэлдэхүүнийг хараад ярилцъя гэж бодож байна. Энэ гарааны бүрэлдэхүүн хэр аюултай вэ? Хэр сайн зохицож чадах вэ? Ер нь ямар дүгнэлттэй вэ? За Jalen Sachs, за тэгээ Бэйн, Франц, Wendell Carter, Банкеро гэдэг өмнөх удирдлагын гол дөрвөн одоо гараанд гарч ирсэн тоглогчдоор нэмэгдээд Бэйн гэж тоглогч орж ирснээр энэ багийн яг одоо тэр хүсэж байгаа дасгаж өгөгчийн хүсэж байгаа тэр тавт ер нь бүрдэж байгаа баг. Тэгээ одоо энэ юу байгаа? Houston Rockets, Dallas Mavericks хоёрын баг ардаас орох хамгийн юм гарын алд урттай гарааны бүрэлдэхүүн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр лигийн хамгийн юм нуруулаг гол нь гарын алд урттай. Тэгээ хамгаалттай ийм жигд 5 тоглогч байна. Тэгээ тавуулаа ер нь их тийм дамжуулалт өгөх ур чадвар, талбайг харах мэдрэмж. За ялангуяа одоо Wendell Carter-ыг тоцвол нөгөө дөрвөн тоглогч нь бол ер нь бас бусдаа ч гэсэн довтлох боломж үд хаалгыг нээж өгөх чадамжтай. Ийм тоглогч нар байгаа учраас Орландогийн гараа бол одоо яг нөгөө хүсэж байгаа тэр тавтлыг бүрдчлээ дээ гэж хараад байна л да. Тэгээ гол нь хамгаалт хүртэл. Тийм, гол нь хамгаалт болчиход байгаа. Одоо өнгөрсөн жил дээр хоёрт бичигдсэн хамгаалтыг энэ жил лав энэ тавт за сэлгээтэйг энэ 10 тоглогч бол огт унгаахгүйгээр тэр хэмжээнд нь барьж бас чадах болов гэж найдаж. Тэгээ яг ингээ Мо Вагнер сэлгээс 10 оноо авчдаг. За Гого Питазе гинэн гимтэлтэй үед үргэлж бэлэн байдаг. Гэхдээ яагаад Wendell Carter гараанд гаргаад байдаг вэ гэхээр Wendell Carter-ыг нөгөө бусад тоглогчдоос давуу тал нь сул байвал хаа ягуураас шидчихдэг. Өндөр хөвтэй биш ч гэсэн. Нэгт хоёрт болохоор свичэн дээр хөлний шилжилт, хөлний ажиллагаа сайтай. Хамгаалтан дээр жижиг тоглогчдод дээр хоцрохгүй хамгаалж чаддаг. Яг хүчтэй төвийн тоглогчдод бол бие өвч дутаад байдаг, султаал байдаг ч гэсэн. Яг нөгөө тавуулаа солигдож хамгаалсан хамгаалтууд дээр бол үнэхээр сайн одоо хөл хоцортгүй, хурцтай ийм төвийн тоглогч. Тэгэхээр энэ тав бол яг эсрэг багийн хувьд бол нэг мисмэч үүсгэхэд байхгүй харагдаж байгаа байхгүй юу? Нэг чиг гэдэг. За тэгээд хамгаалалт сайтай, хоорондоо тун сайн зохицож чадах энэ гарааны тавтын бүрэлдэхүүн дээр сэлгээ хэр чанартай байгаа вэ гэдгийг бүгдээрээ үргэлжлүүлээд хамтдаа. Би баг яг Мо Вагнерын гэмтэл бэртэл одоо бас ямар хөө байгаа юм бол тэг яг одоо Мо Вагнер эхний удирдлагын эхний 1-2 сар тоглохгүй ч магадгүй. Гэхдээ Гого Питаза гараад ирэхээр асуудалгүй тий. Тэгээд одоо эн чинь өнгөрсөн жил зарим үед Jonathan Isaac-ыг хүртэл төвийн байралд ашиглаж илаа шүү дээ. Isaac энэ жил ч гэсэн сэлгэнээс ер нь одоо Банкеро, Isaac, Wagner 3 ард тоглоод жижиг тавтар тоглохыг үүсэхгүй. Тийм. Тэгээд дээр нь Tristan da Silva гэж энэ залуу хэдийгээр одоо 3 номер дээр бичигдэж байгаа гэсэн нурууны өндрийн хувьд бол бүр маш нуруулаг юм тоглож байна. Бараг 4 номерын нуруутай юм шиг тий. Тэгээ Anthony Black-ийг түрүүн тулгаа маань онцолж бас ярьсан. Сэлгэнээс ер нь гол хамгаалалтад тоглож. Тэгээд Tyus Jones-ыг ч бас түрүү ярьсан. Ер нь сэлгээч гэсэн өнгөрсөн удирдалтайгаа харьцуулахад бол сайн. Үнэхээр сайн байна. J Tower-д багтахгүй байгаа байхгүй ихний 10 тоглогч. J Tower, Jesse Richardson ч гэдэг юм уу те. Энэ тоглолттой бол нэг Гогоч байхгүй ш нэр нь одоо тийм. Тоглолттой ерөөсөө 9-өөс нэг 12 тоглогчийг орчин үеийн яг ингээд сайн амжилт үзүүлж байгаа багуудын адилаар ашиглаад явчих боломжтой. Ингэж бас гэмтэл бэртлээс минутын хуваарьд одоо өнгөрсөн жил энэ цагийн менежментийг Oklahoma City Thunder, Cleveland Cavaliers хоёр хамгийн төгс гүйцэтгсэн. Багийн лидерүүд нь хүртэл 35 минут дундчлаагүй. Ер нь бол нэг 30-аас 32 минутын хооронд гол тоглогчдын минутыг улирлалт ингээд дундчлын хуваарлцсан. Тэгэхээр энэ жил зүгээр Орландоч гэмтлэхгүй бол хэрвээ гэмтлэхгүй л гэж яриад байна шүү дээ. Гэмтлэхгүй бол тэгэх боломж потенциал нь байна. Ер нь бол 2009 оноос хойш бүрдсэн хамгийн сайн бүрэлдэхүүн шараад байгаа мэж. Тийм баха. Би бол
За тэгээ Бостоныг авраг авсан жил ч гэсэндээ хамгийн гол өрсөлдөгчдийнх нь яг бүст нь бол Орландо Мэжик байсан. Өнгөрсөн жил ч гэсэндээ тэ 30-аад харан тоглосон 2 ажлыг Орландо Мэжик Бостон эсрэг авч чадсан байгаа. За тэгвэл энэ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн ямар байгааг хамтдаа харцгаая. За Жамал Мосли энэ дасгалжуулагч юу н Орландо Мэжикийг хэр сайн удирдах гэж энэ ер нь багийн удирдлагууд ч тэр ерөнхий менежер, арын албаныхан ч тэр маш зөв дасгалжуулагчаа ер нь сонгоод итгээд бас ажилуулчуу даа гэж хараад байна. Одоо 2 жилийн өмнө л Жамал Мосли дасгалжуулж багийг удирдахад бол ер нь эхний жилээсээ эхлээл багийг илүү юм хамгаалдаг баг болгож эхэлж ирсэн. Тэгээд одоо энэ үр дүнтэй явсаар хагаад өнгөрсөн жил лигт 2-т бичигдэх хэмжээний хамгаалтыг энэ дасгалжуулагч бий болгож чадсан байна. Тэгээд одоо энэ жил бол тэр амжилтаа баттгах, өшөө ахиулах ийм зорилготой байгаа нь тодорхой баг. Тэгэхээр би зүгээр хувьдаа бол угаасаа юм хамгаалдаг баг, хамгаалдаг системтэй дасгалжуулагчд илүү итгэдэг учраас Жамал Мосли дасгалжуулагчд бол Орландо энэ дасгалжуулагчтай байгаа цагт бол өгөлж хамгаалтын нэгдүгээр тавьдаг л баг байх баг. Тийм. Тэгээ одоо өнгөрсөн өдрөл хамгаалт дээр 2 дахь энэ өдрөл гэсэн ер нь ихний 3-т бичигдэх боломж байна. Бүрэлдэхүүн ер нь сайжирсан байгаа учраас тэгээ гэмтэлгүйгээр удирдах учраас 2 дугаарт гэх юм бол довтлооны 27 дахь гэдэг үзүүлэлтэд дээшлүүлж иж бас хожил байгуулна гэдгийг мэдчихэж байгаа учраас одоо Desmond Bain, Tyus Jones гээд довтлооны ур чадвар өндөртэй 2 тоглогчийг сэлгээ болон гараандаа авчирсан. Тэгэхээр энэ баг ер нь зөв яг контендер багийн төвшөнд ярих танд бол довтлооны ихний 10 руу орох шаардлагатай. Гэхдээ бодит байдал дээр бас нэг тоглогчийн нөлөө тэгж өндөр байх нь мэдэхгүй байна. Ямар ч ихний 15 руу довтлооны үзүүлэлт нь ороод ирэх байх, хамгаалтынхны 3-удаа бичигдэх байх гэсэн хүлээлттэй байна. За довтлогоо сайжруулах шаардлагатай өнгөрсөн үйлрэлтэд 41 гэсэн амжилттай байсан бол энэ үйлрэлт хамгийн чухал нь хідэн хожолд хүрэх бол за дорнод бусад юу н амжилт нь хаана ирэх бол гэж харж байна. За ер нь зүгээр яг багадаа нэг 48-9 ажил байгуулчих байхаа. Ер нь зүгээр миний хүлээлт бол 50 ажил төрөх дорнод бусын 3 багийн нэг нь Орландо байх болов гэсэн хүлээлт байгаа. Тэгэхээр яг гэмтэл дээр л үнэхээр эргэлзээд байна л да. Вендел Картер бол бүтэн үйлрлийн тоглолт ер нь бас дийлдэггүй шүү. Дийлдэггүй учраас Вендел Картерт бас итгээд хэрэггүй бах. Банкеро Вагнер хоёр гэмтлээс хол байвал тэгээд асуудалгүй үстэй. Тэ ер нь Сакс эргэж ирээд формо олоод тэгээ Банкеро өнгөрсөн жилийн Франц Вагнер Банкеро хоёр чинь ээлжлэл гэмтэл алуу сар 2 сар маргаал байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр тийм зүйлгүйгээр яг дулаагийн саний хэлдэгтэй адилхан гэмтэл бэртэлгүй л байх юм бол энэ баг 50 ажилт бол миний хувьд хангалттай хэмжээнд хүрчих болов гэж. Ялангуяа би энэ багийн хамгаалтанд итгэж байгаа учраас тэгж бодож байна. За баярлалаа. Ингээд үзэгчтэй 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Орландо Мэжикийг онцлсан дугаараа хүргэлээ. За Орландо Мэжик багийн хувьд хүлээлтэнд хүрсэн үйлрэл болох хэсгийг бид хэдхэн хоногийн дараа харах болно. Нэвтрүүлгийн гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж халах нь Unitel Group ажиллалаа. Баяртай үзэгчтэй. Баяртай. This is Paige Breckner. It's time for you to be the best. With my team. Give it all I got, then I'ma give some more. It's giving, push it past the limit, cause I'm built to score. Mind over matter, I'ma win the war. Keep rising to the top, no matter what. No matter what.